За сайн байцгаана уу. Та бүхэнд энэхүү цагаан өдрийн мэндийг өргөндөшүүлье. За би Аранга аймгийн Хашаад сумаас оролцож байгаа Ганц өхөн Алтан гэрэл гэдэг хүн байна. За би болохоор энэ халахад ховорхон Номон ховор гэдэг хөгжмийн 3 дахь үеийн өв тээгч байгаа. Одоо энэ хөгжим нь одоо манай өвөө болох Жанцсан гэдэг хүнээс өвлөгдөөд манай аавын төрсөн ах Жанцангийн пүрэв дэрж гээд ахт маань 2 дахь өв болж ирээд ахаасаа би одоо 3 дахь өв тэгж болгон авсан байгаа. За тэгээ энэхүү сайхан хөгжмөрөө та бүхэндээ ардын дууны попури тоглож үзүүлнэ. Болно. За баярлалаа хав. За бүгдээрээ хаалгах тийш ямар гоё юм бэ? Ингээд нэг. За ингээд үндснийхээ өв соёлыг тээгч дүүдээ маш их баярлаа. Би нэг юм асуух гэсэн юм. Одоо хүн болгон бас мэдээд байдгүй байх л гэж бодож байна. Одоо ингээд харахад ингээд ном сон байгаа байхгүй тий. Тэгээ би одоо сүгнэр юм болооч гэж бодоод төрөн барай явж байгаа нь гайхчихсан. Энд чинь бүр хөгжмийн зэмсэг байна шүү дээ. Тий. За манайхаа алгаад шийдэхөө. Ямар гоё. Би нэг юм асуучих. Одоо энэ ном сум одоо Монголын ахуйд хэрэгжилж ирсэн одоо энэ ном сум маань хөгжим болсон тэр домгийн чи мэдхүү. Домгийг нь бол за тийм сонсъё бүгдээ. Өгөөсөө нэг домгийг сонсч ийсэн. За энэ хөгжим нь одоо эртээр үед одоо хүннүү гүрний үед дайчид дайснууд 10 цэргүүд одоо ойрхон байна, хол байна гэдэг дохио одоо зохиж, тоглож гэж дохио өгдөг байсан. Тэр нь одоо 21 дугаар зуунд одоо үед ингээд хулсаар хөгжим болгож хийгээд Номон ховор гэдэг хөгжим үүссэн баг. За бүгдээ хаалгах тийш ямар гоё. Баярлалаа мэдээ. Соёлынхаа өвийг үргэлж тээж яваарай. Баярлалаа. За баярлалаа.